Монголын хаан бол хаан тамин цагаан гэрүүд яран харагдана. Содайгийн дунд нэгэн шинэ гэр барьж ирлээ. Гэрүүд малчин монголчуудын зүү зүүндээр амьдарсан уламжлалт тоо. Монгол гэр 3000 гад жилийн турш нүүдэлчин түвний суусны хэрэгцээг хангаж, он төрийн шалгалт хэрэгцээг даван туулж өнөө хүрхтэн анхны хийх маяг төлбөр төрхөө хадгалж авчээ. Ади улс төрийн уран барилгын хөгжил нь тэр орны арга түмний орон сууцнаас эхэлдэг замтай нь Монгол гэр өөрийн үндэсний уран барилгын их сурвалж нь болсон юм. Гэрийн хамыг бургас буюу хар модоор сараачсан шиг хамгийн мэдний холбоотыг тэмээний үдээрээр товчилж бэхжинэ. Гэрийн тоон хамыг холбож дээгэр хүрээсийг тогтооход өн хэрэгтэй. Өнийг туулбар буюу төсөн дээр хийж удаан өнгөөр бодно. Харин өнний толгойд ихэвчлэн ногоон өнгөөр бодож бас хийж гоё. Монголчууд гол төлөв тус модоор математ юм уу дүүнг тоон юм. Байшин барилганд цонх хэрэгцээнээс Монгол гэрт тоон байж, энэ тооноор алтан марны ичиг туяа тэр тавын цэнгэр агаар гэр дүүрч байдаг гэдэг. Тиймээс монголчууд гэрийн тооноо баясгалан бадрангын бэлэгдэл болсон гад удаан өнгөөр бодох заншил эртнээс уламжлагдажээ. Монгол хүн гэрийн тооноо бүхнээс ихэнхэн нүүдэлд ачааны хамгийн дээр тавьж, гэрийн барихтаа гэрийн эзэн тооноо өргөж, хүүгийн тоон өргөхийн цаг эрийн цэнд хүргээ гэж баярлдаг гэдэг. Сарууд гэгээ тасруулсан сарн мэт дөгөрг тоонондоо шинэ гэрийн амьдралд 80 жилийн найр болцгой гэж бэлэгдэн 81 өн үлгэн. Гэрийн хоёр багам шиг ижилдэн ажимдрдан тэгшин тулж явахыг тоончид тандр дан холбож буй задуу хасан ерөөдгөн учиртай. Төмрийн зүйл огт орууддаг үгээр зөвхөн мод ноос хоёроор суусан зохион бүтээсэн малчин аргын амьдралын уран ухаалгийг илтгэж байна.
Энийг урдан бүтээхэд өсвөөчүүдийн оролцолго ижээ. Эцгийг хийдэг, дээгэр туурган ойхоос ихэд, хошдон томох, ширдэг ширээхэдэрэг уран сэтгэмж, ухаан бодол, дэлэг авьяас шаардсан олон ажил. Энэ бүхэн үе дамжин уламжлагдсаар байна. Өргөө цагаан гэрэн эзэн өрхөөн тавьж, эсэгтэй нь гадаан цаадаа. Зүрхлэн шавхах гадын дэвтэй, зүүрмгэлэгч хүн шиг цагаан гэртэй, зүүн түмэндэл Монгол хүн судлаан жиргадын голом цам батраасан. Хойнор орн нар бүхэн тойрдог, хоногтон саж бүтэн иргэдэг, бэчээрсэн дарсан дугуй тамга, эсний өргөө Монгол гэр. Ерөн гэрийн тухай хичээгүй Монгол яруу найр, ерөөч хэдийгүй ерөөч ховор гэжээ. Ангай моттыг хатчих хийсэн хаширын усаа харагдчих. Анхан моттыг наач хийсэн маатын моттыг хатчих. Хачхины хамбрахаа багтаем, хадваталчиг монгоцаем. Ангингэрди амгшин татсан, нарныгэрди найшин татсан, зүймэг яссан томсэй бүснэг нарсан үнсэ, хамбаа хийсэн багсай сайдик хийсэн шаттай, ухангараад урсан үнсэн багнутай юм байна. Усаахан сүрвэсэй уран цагнай хаяастай тамбай таган дэвэртэй, дэвгэр сайхан үрэгтэй, аттирагад бэсэн садийсан ашиг мөнхийн өргөөтэй юм байна. Монгол гэрийн цаглаг, авдар ширээ, шүүгэл шургуулга, орос шилдэг энэ бүхнийг ард түмэн өөрсдийн амьдралын хэрэгцээ ахуй нөхцөлдөө тохируулан уралцаар иржээ. Эд хэрэгцээний хэрэгцээний шаардлагын зэрэгцээ эдийн хүний гол сайхны таашаал хамт байдаг юм. Монгол ардын чимэглэх урлагийн бие даасан төрөл зүйлийн нэг нь хээ угаас юм. Монгол хээ угаас маш олон юм. Тэр байтугай нэг зүйлийн хээ угаас хүртэл дотрон олон янз байна. Хэд хэдэн хээг хослуулан өөр хоорондоо сүлжин хэрэглэх явдал их дэлгэрчээ. Монголчууд хээ угаасыг зөвхөн чимэглэх зорилгоор төдийгүй харин хүн хүнсээ утга санаа, дэлэг бэмбэрлийг бодож хэрэглэдэг байна. Монгол улсууд гэрийн хэрэглэн хээ угасаар бодож чимэглэдэггүй нарийн сайхан зэврээр гоё.
Монгол гэр нүүж дөөх буулгах барихад залбирхан. Гэрийг буулгахад хагацдаг, барихад түүнээс ядгүй урт хугацаа хүртээтэй. Гэр нүүж суухад агсаахнараа мачтын амьдрал хамгийн тахимжтай сууц болдог. Ердөөд 3-4 тэмээ буюу өхөр тэргэнд бүх хөвчтийн хамт багтана. Гэрийг жилийн 4 өдрөд тахируулан дулаалгын тааруулна. Тиймээс Монгол гэрт амьдарч байгаа хүн хүйтэнд дулаан хавуунд сэрүүн сууж болно. Монгол гэрийн багтаамжийг хамгийн цагаар тогтоодог. Монгол гэр ихэнхдээ 5 хантай байдаг. Гэрээс 6 хантай, 8, 10, 15 хантай том гэрүүд байна. Замд сайтай усан загас бүхэн цуглан. Замд сайтай айд хүн болон цуглан гэсэн ардын зүйл. Монголчууд орчин гэрчнэр гэрийн байнга дүүргэх хүслээр орон гэрийн өдгөр домогтооч бодит амьдралдаач томруулсаар ирлээ. Монгол гэрчд дэлхийн олон орны орчин гэрчин айлчлаар байна. Энэ бол дэлхийн хамгийн том гэр, найрамдал нөхөрлийн гэр. Монгол гэрийн үүд сайн сэтгэлтэй хүн бүхэн нээжтэй. Монгол гэрээ 1000 хүн багтах 75 хантай гадаадхан гүрэн тухай түүний гоё сайхныг тэртээ 700 жилийн өмнө Марко Поло багтхан тэмдэглэсэн байдаг. Одоо ч гэсэн дэлхийн өнцөг улам бүрээд Монгол оронд зорчин ирж Монгол гэрт цаасан мөрсөн зорчид бийчд маань мачны хаан гэрийн тухай шүлэг нарийн хаан бат гэж бичсээр байна. Мачны ардын сууц Монгол гэр улам тогтсоор байна. Монгол гэрт цахилгаан гэрэлтэй хамт орчин үеийн бүхий амьдралын хөвшил нэвтэрч Монгол гэрээс тэр дэлхийг харж Монгол гэрт майрын аяй гүүрэн дуу сонсогдож Монгол гэрээс айр цагаа зэмгэнэж Монгол айд амьдрал бэлхэж айдчин хийчин босож байна.
сайхан их хурлын маань босох өдөө хангайгүй хамж исэн тамин цагаан гэрүүд яриаж Монгол хүн 30 тоног тав таймарлахыг урьж байна.